Өнгөрсөн онд Монгол Улсын иргэдийн шилдэг банкар шалгарсан Төрийн банк нь санхүүгийн үйлчилгээг 500 салбар нэгжээрээ дамжуулан орон даяар хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Тэд энэ онд иргэдийн шилдэг банк болсон амжилтаа баттгаж салбар нэгжүүд дээрээ харилцагчийн удирдлагыг шат дараатай амжилттай зохион байгуулж дуслаа. Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгийн 3 тэсэд Дундгов аймгийн Эрдэнэ далай сумдод харилцагчийн удирдлагыг зохион байгуулсан Төрийн банк хаан уул дүүрэг салбарынхаа харилцагчийн удирдлагынхөө хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. Удирдлагын хүрээнд аймаг нийслэлийн бизнес эрхлэгчидтэй уулзалт хийснээс гадна харилцагчдаа урамшуулах, тэдэнд эрүүл мэнд, санхүүгийн боловсрол олгох сургалт арга хэмжээг зохион байгуулжээ. 2025 оны Төрийн банкны бизнес төлөвлөгөөний зорилтын хүрээнд Улаанбаатарын 2 дүүрэг, орон нутгийн 6 тооцооны өдрийн нэгж тухайн харилцагчийн удирдлагыг зохион байгуулахаар сонгогдсон. За үүний нэг дүүрэг нь манай хаан уул дүүрэг. Хаан уул дүүрэг маань 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл харилцагчийн удирдлагыг бүх салбар нэгжүүдээр дамжуулан амжилттай зохион байгуулад өнөөдөр хаалтын үйл ажиллагаагаа энэ зайсан хилийн гадна талбай дээр зохион байгуулж байна. Бодлого стратеги шинжилэн тодорхойлж тогтвортой санхүүжилтийн хэмжээгээ эрс нэмээд байгаа Төрийн банкны тухайд нийт зээлийн үйлдвэрлэл нь өнгөрсөн оны эцэст 3.5 их найд төгрөгт хүрч нэг жилийн дотор 1 их найдаар тэлсэн байна. Тиймээс харилцагчийн удирдлага нь банк болоод банкны харилцагчдын ногоон алсын харааг нэгэн зүгт чиглүүлж тогтвортой хөгжлийн зарилтуудыг хэрэгжүүлэхэд томоохон түлхэж үзүүлнэ гэдгийг банкны зүгээс тодтоглоо.